Digital хотол гэж байгаа тийм. Гар хийцэн хотол гэж байгаа тийм. Энэ нөгөө нэг яриад Stefano Beamer гэх брэнд готлохгүй. Тэгэхээр энэ яадаг вэхээр 100 гараар хийдэг. Тэр нь Gucci Construction гэж байгаа. Gucci Construction яадаг вэхээр бүгдийн хадаад идүүдлэр нь модны бүртэс чигчээд тэгээд энэ ширэн улаан ингээ бас дахиад хааддаг. Тэгэхээр яадаг вэхээр улаан дахиад салгаж аваад буцаагаад дахиад шинийг хадаад боломжтой маш олон жил үргэлж боломжтой. Хоёрдугаарт нь хадаж хийгдсэн гэдэг утгаараа нөө зай гардаг. Тэр зайгаар агаар орох аягүй боломжтой байдаг. Тэгэхээр нөө хөллөрнө гэдэг зүйлийг одоо байхгүй болчих гэсэн. Хоёрдугаарт өндөр зэрэглийн гутал яадаг вэхээр яг энэ хөлний налуу хэсгийг тооцож энийг налуу, хоёрдугаарт нумыг аягуулсан тооцож хийдэг. Тэгэхээр одоо нөгөө нэг хөл дотроо ингээ холхиод байхгүй шууд ингээд ойр сүрч юм чи таарчдаг. Тэр нь юу гэхээр одоо яг хүмүүс хэлдэг юм лээ. Нуруу нугасны өвчнөөс аягүй хамгаалдаг. Гутал гэдэг зүйлээр ер нь эрэхтэй аягүй чухал байдаг. Өдөржин өмсөө явж байгаа гэдэг маш сайн чанарын гутал явахгүй бол өмсөхгүй бол нуруу нугасны өвчин тусна л гэж ярьд юм билээ. Хоёрдугаар тийм. Хоёрдугаар нь манай яг энэ Stefano Beamer-ийн гутал бүгд яг юм өөрөөс модтой байдаг. Энэ бол маш чухал. Гутлыг өмсөж байгаа одоо зөвлөгөө байдлаар хэлэх юм бол гутлаа ерөнхийдөө заавал 1 хоног хамгаалах хэрэгтэй байдаг. Өнөөдөр өмчлөхэд энэ гутлыг дахиад маргааш өмчлөхгүй. Амнаалтаа заавал модыг хийх хэрэгтэй. Мод өөрөө чигшил татна хоёрдугаарт нөө гутлаа байнгын хэлбэртэй байлгана. Тэгэхээр ийм мод яг өндөр зэрэглэлийн мод бол өөрсдөө бараг нэг илүүрээ судалж интернетээр судалж аваад 250 мянган төгрөг тахгүй. Тэгэхээр энэ модтойгоо дагалдаж идэв. Ингээд нөө энэ чинь бас өндөр зэрэглэлийн брэнд гэдэг утгаараа дахиад нөө брэнд нөө value added зүйлүүдийг дандаа ингээд нэмээд хийдэг энэ брэндүүд үдээс нь л маш өндөр зэрэглэлийн үдээсийг ашигладаг ч гэдэг юм. Арьс нь ер нь бол энэ гутал бол гутландаа насан туршийн баталгаа өгд юм билээ. Хизээ хэрвээ ингээд чулуун болоод хөшгөлчихгүй бол энэ арьс бол зүгээр байна. Мэдээж арьс гэдэг утгаараа нугарал аавна. Гэхдээ уулын дандаа брэнд дэлгүүрлэг Итали руу явуулаад 100-200 евроор солиулаад авах боломжтой. Насан туршийн баталгааг нь олгодог тийм. Ийм өндөр зэрэглэлийн брэнд гэдэг зүйл ч өөрөө тийм байдаг. Тэгэхээр ямар ч зүйлийг худалдаа авахдаа хүн бол хөрөнгө оруулалт гэдэг талаар бодож явах хэрэгтэй. Гутал бол хөрөнгө оруулах, гутал бол хөрөнгө оруулалт. Яагаад гэвэл та нэг брэндийн гутал 300 мянгаар авлаа магадгүй жил өмсөд нэг зундаа өмсөж гэдэг юм уу. Нэг өвлөө өмсөд бодоолчдаг. Гэтэл 2 саяын гутал авлаа та 5 жил өмсөх боломжтой. Тэгэхээр нөгөө 300 мянгаар жил болгон авч байгаа гуталтайгаа үнийн хувьд бараг ижилхэн. Хоёрдугаарт нь сайн чанартай, биетэйхэн ийм гэдэг зүйлээр хостолч гэсэн зүгээр нэг дэлгүүрлэл ороо 100, 200, 300 мянгаар хостолт авах боломжтой. Гэтэл мэдээ 100% гараар байсан маш чанартай хостолт хамаагүй удаан хэрэглэдэг. Ялаахан удаан одоо юу гэдэг. Тэгэхээр бас л хөрөнгө оруулалт гоё 100, 300 мянган хостолтыг 3 ширхгийг аваад өмсөж явах, сая 2 сая хостолтыг нэгийг аваад өмсөж явахад эдлэгээний хувьд ч бараг адилхан гэхдээ гоё өмсөж байгаа гэдэг зүйлээр хүмүүс тэр талаар нь бүтээгдэхүүнүүдийг авал аягүй зүгээр байдаг. Тэгэл нэг өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн гэж бодохоор бол ийм зүйл мөнгө хэрэггүй гэдэг бодлоо бас нэг тэр өнцгөөс нь харж байна. Гэхдээ нөгөө өнцгөөс нь бас харах хэрэгтэй гэж боддог шүү дээ.